Мэдээллийн байгууллагын төлөөлөгч сэтгүүлчид та бүгдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэж нэг мэдээлэл сонслоо. Монгол Ардын намын дарга Монгол Улсын ерөнхий сайд цаг үеийн ажил асуудлаар тодорхой мэдээлэл бүлгийнхээ гишүүдэд өгсөө. Улс орны эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал энэ хаврын чуулганы хугацаанд улсын их хурлын зүгээс бас анхаарал хандуулж төрийн бодлого эрх зүйн орчин боловсронгуй болгох чиглэл дээр одоо ажиллах хуулиудын талаар бас энэ улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийг хангах том төслүүдийг урагшлуулах чиглэлээр бас энэ иргэдийн амьдралын чанар нийгмийн баталгааны чиглэлээр баримталж байгаа бодлого энэ чиглэлээр тав тодорхой хариулт өгсөн. Бодвол та бүхэн сонирхож байгаа байлгүй нийслэлтэй холбоотой асуудлыг энэ талаар бас тодорхой мэдээлэл өгсөн гэдгийг зориуд хэлмээр байна. Монгол Улсын үндсэн хуулийг засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар тухай нэгжийн засаг дарга тухай нэгжийнхээ эдийн засаг нийгэм иргэдийнхээ амьдралын асуудлаар тодорхой үүрэг хүлээж ажилдаг. Энийг дээд чатныхаа засаг дарга буюу ерөнхий сайдын өмнө хариуцдаг. Тийм учраас Монгол Улсын үндсэн хууль хийгээд энэ засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль заасны дагуу доод чатны засаг дарга хүлээсэн үүрэг юмнуудаа хангалттай хангаж ажиллаагүй байна гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байна гэдэг асуудлаа илэрхийлсэн. Гол ярьж байгаа зүйл бол энэ Улаанбаатар хотын том бүтээн байгуулалтын ажлуудыг урагшин явуулах дээр бол эргэлзээ байхгүй. Түүний хэрэгжиж байгаа юм метр дээр бол бас энэ нийгмээс гэдэг юм уу иргэдээс гарч байгаа асуудлуудыг шалгаж тодруулах үүднээс төр зогсоосон барьсан юмнууд байгаа гэдгээ зориуд илэрхийлсэн. Тэр хууль хяналтын байгууллагууд нягтлж шалгаад дүн мэдээ бүх юмнуудаа энэ иргэд олон түмэнд хүргэх ёстой гэдэг. Хүн амын хүнсний хангамжийн асуудалдаа тэр тусмаа ер нь бид чинь энэ ковидын үед хэд хэдэн гол хүнсэн дээр л анхаарал байгаа шүү дээ. Энэ мах, гурил гээд тийм учраас энэ 2026 оны махны хангалтын асуудал, үнийн асуудал бас тодорхой асуудал байна. Тодорхой мэдээллүүд солилцож ажиллаж байсан. Тэр хэмжээнд бас тооцоол юмнууд хийгдсэнгүй. Тэр тодорхой нөөцийн мах бэлтгэж нийлүүлэх ёстой компаниудтай тодорхой үн тохир юу яасан бэлээ, гэрээсэн бэлээ. Үхрийн мах 18,000 төгрөгөө, хоньны мах 15,000 төгрөгөөч гэдэг юм уу. Тэгээд энэ үнээр нөөцийн махыг иргэд олон түмэнд хүргэнэ гэдэг ийм тооцоол гарсан. Гэтэл нөөцлсөн махны бараг 50 орчим хувь нь хүрчихгүй байна. Энэ бэлтгэсэн компаниуд 1,200 орчим тонн мах агуулгатай байгаа юм байна. Энийг гүйцэд гаргахгүй байгаа юм байна. Цаана нь 1,300 орчим тонн мах бас тодруулах шаардлага байгаа юм байна. Иргэд дээр өтсөн бол 2,800 байна гэдэг ингээд тодорхой тоо юмнууд хэлсэн. Энийг Монгол Улсын ерөнхий сайд холбогдох мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагуудаа үүрэг чиглэл өгсөн юм билээ. Энэ дагуу тооцоо юмнууд нь тодорхой болж ойрын хугацаанд мэдээллийг өгөх бах 14 цагаас засгийн газар энэ үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар асуудлаа ярьж хэвлэл мэдээллийнхэндээ иргэд олон түмэндээ тодорхой мэдээлэл өгөхөөр ингэж тогтсон ийм мэдээлэл хийгдсэн гэдгийг мэдээллийн тов чагуулгыг хэлүүл нэг ийм зүйл хэлмээр байна гэж. Манай бом очир гишүүнээр бүхий улсын их хурлын гишүүд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж их хурлаан өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн үндсэн үзэл санаа бол сонгуулийн насны иргэдээ сонгох эрхээ эдлэх тэр эрхчлөөг нь хангахтай холбоотой
томоохон зохицуулт болсоо. Дөрвөн одоо гол чиглэл дээр гадаад байгаа иргэд гэдэг юм уу, оюутнууд гэдэг юм уу, тэр сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулж байгаа төрийн албан хаагчид өөрсдөө санал өгөх нь хязгаарлагдчихаа болохгүй байна. Энүүнийг хангуулна. Өнөө уулуурхайн салбарт 14 хоногоор ээлжлэн ажиллаж байгаа улсуудын нэг хэсэг нь бас сонгуулийнхаа санал өгөх эрхийг эдэлж чадахгүй байна. Үүнийг хангуулахтай холбоотой эрх зүйн зохицуултыг хийлээ гэдэг ийм одоо мэдээлэл манай бүлэгт хийсэн. За хуулийн төсөл санаачлагч маань одоо энд өөрөө оролцож байна. Энэ талаар та бүгдэд өргөн мэдээлэх байхаа гэж. За Монгол улсын засгийн газраас татварын 4 хууль улсын хурлд өргөн барьдсан. За тэрнийг биднээс өмнөх бүлгийнхээ хурлаар одоо үзэл баримтлалын хүрээнд сонсоод за энэ хуулиудыг үзэл баримтлалын хүрээнд хилцхийг нь байнгын хороо болоод чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжиж за тодорхой ажлын хэсэг байгуулад зарим тооцоо судалгаануудыг нарийсгаад энэ хуулиудыг одоо батлуулах арга хэмжээ авъя гэдэг байдлаар дэмжсэн байсан. За энэ хуулиудтай хамтдагч зарим их хурлын гишүүдээс өргөн барьсан хуулиудыг хэлэлцэх тухай асуудал байгаа юм. Улсын их хурлын гишүүн пүрэв дорж бүхий одоо 5 гишүүн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн одоо нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. За Ж Баярмаа нарын нэр бүхий 34 гишүүн хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. За энэ асуудал дээр бүлгийн ажлын албаны энэ асуудлаа хариуцсан хэлтэс за сангийн яамны татварын бодлогын асуудлыг хариуцсан нэгжүүдийг ажилуулаад тодорхой дүгнэлт юмнуудыг нь хийлгэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвараар дамжуул 4.1 их найдын одоо нөлөөлөл улсын төсөв дээр ирэх гэж байна. Гэтэл нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд өөрчлөлт оруулах засгийн газраас хуулийн төсөл ороод ирж гисэн. За энэ үнтэйгээ уялдуулж авч үзэх тухай асуудал байгаа. Гэхдээ энэ бол үндсэндээ улсын төсөвт 8.2 их найдын орлого төвлөрөхөөр одоо тооцогдож яваа нэмэгдсэн өртгийн албан татвараар. Гэтэл тэрний 50% оруулахгүй байх одоо нөхцөлийг бүрдүүлэхээр ийм хуулийн төсөл байгаа. Энэ талаарх тооцоо судалгаануудыг дахиж нарийсгаж үзэх ёстой. Тэр 8.2 их найдыг за ер нь үндсэндээ нэг 60-70% хүн ам энэ хуулийн этгээдийн нэг 20 орчим хувь нь бүрдүүлчихэд байгаа юм штэ. Тэгэхээр биднүүсийн энэ орлоготой нийцүүлж дандамаа бага орлоготой дунд орлоготой хэсгээ дэмжих аж ахуй бизнесийн үйл ажиллагааг өргөдгөөд энэ татварын бааз сүрийг өргөдгөх улс орны эдийн засгийн өсөлтийг хангахтай нийцэх юм уу юм уу? Энэ тооцооллыг дахиж нарийсгах хэрэгтэй байна гэдэг дээр сая бүлэг тогтлоо. За тэр цаад Баярмаа нарын гишүүдийн өргөн барьсан хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар дамжиж 2.7 их найдын нөлөөлөл орж ирэх юм. Гэхдээ энэ хувь хүний орлогын албан татвар гэдэг бол сумын төсвийн орлогын бараг 70-80%-ийг бүрдүүлдэг ийм орлогоо. Тэгэхээр сумын төвшөнд 2.7 их найд төгрөгийн орлого орохгүй бол улсын төсвөөс тэрэнд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ утгаар нь авч үзэх юм бол Монгол улсын нэгдсэн төсөв дээр 5.4 их найдын нөлөөлөл орж ирэх юм аа. За энэ тооцооллуудыг нарийсгаж харах зайлшгүй дахиад шаардлага байна. 1. Хоёрдугаар хувь хүний орлогын албан татвар гэж ерөнхий нэршлэлээр нь бид яриад байгаа боловч хөрөнгө борлуулсны гэдэг юм уу, үнэт цаас гаргасны гэдэг юм уу, түрээсийн гэдэг юм уу, бас энэ харилцаануудыг бие даасан тусгай хуулиар зохицуулдаг юмнууд байгаа. Жишээ нь та бүхэн мэдж байгаа. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны одоо 2% татварыг засгийн газар анх удаага борлуулж байгаа бол тэгэлье гэдэг одоо ийм ороод ирчихэд байгаа. Гэтэл энд хэдэн ч удаа борлуулсан 1% болгоё гэдэг юм орж ирчихэд байгаа. Тэгээ энэ хоорондуудын нийслэл юмнуудыг харах эргээд энэ орон нутгуудын эдийн засгийн чадамж, төсвийн чадамж энэ юмнуудыг зөв тооцох гээд
судалгааг нь дахиж тодорхой зүйл дээр нарийсгаж харах юмнууд байна гэдэг байдлаар өнөөдөр бүлэг энэ хоёр дээр эцсийн дүгнэлт гаргаагүй. 3 дахь өдөр гэхэд ер нь энэ холбогдох байгууллагуудынхаа байр суурийг дахиж нэг авч үзээд за энэ хуулиуд дээр ийм байр суурь барих хэрэгтэй байна гэдэг юм тогтъё гэдэг байдлаар өнөөдөр тогтцоон гэдгийг одоо та бүгдэд хэлье. За ингээд миний зүгээс өгөх мэдээлэл өндөрлөж байна. За өнөөдрийн одоо та бүгдтэй уулзж байгаа бүлгийн хурлын мэдээлэл өгөх одоо үйл ажиллагаанд манай бүлгийн дэд дарга Ариун Зэ дарга оролцож байна. За манай бүлгийн гишүүн Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагч Момочр гишүүн маань оролцож байна. За баярлалаа.